За, шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За, энэ жил бид бүхэн уран бүтээлийнхаа жилд энэхүү нэвтрүүлгийг оруулж ирсэн шалтгаан гэх юм бол ер нь л одоо нэг яг энэ эхний дугаараас нь ахуулаад одоо өнөөдрийг хүртэл явж байгаа дугаарууд дээр гараад байгааг манайхан анзаарж байгаа бах. Ер нь дарангуйлагч гэж яг ямар хүнийг хэлээд идэх юм бэ? Одоо ингээд хувьсгалын үед ч юм уу те зүйлийн баатар байсан нэгэн магадгүй яаж явж байгаа дарангуйлагч болчдгийг. Дарангуйлагч гэдэг дээр чинь бас ингээд сүүлийн үед хараад хахад боловсралч бас нэг хамаагүй болоо явчихж байгаа те. Академик боловсрал нэг хамаагүй болоо явчихж байгаа. Тухайн хүн нь л байгаад байгаа гэх мэтчлээ. Ингээд маш олон талаас нь тэр дарангуйлагч гэдэг зүйл чинь ямар байд юм бэ? Яаж бүрдд юм бэ гэдгийг харуулдаг байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэг маань эргчл бас дахиад 2 дугаар удирдал нь гарна. Тэхийг бол манайхан бол нэг хүмүүс нэг дараагийн удирдалд нь юу гарах вэ гэсэн бас их гоё хүлээлттэй байгаа. Ийм нэвтрүүлгээд маань нэг. За энэ нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болж байна. За энэ хүн нэвтрүүлгийн маань харин та бүхэндээ бэлтгэн хүргэх хөтлөгч маань бол манай Онон байгаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Ronto брэнд ажиллаж байгаа. Ronto-гийн энгийн бөгөөд төгс хадалабо хэмээх бүтээгдэхүүн маань ажиллаж байгаа юм байна. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв бол хагас 100-ны дарлал Фидель Кастро гэдэг. Фидель Кастро. Тий. За энэ нэр чи өөрөө бараг нөгөө нэг 20 дугаар зуунд чинь бараг л пропаганда болцсон. Одоо нэг юм зурагт хуудас муудсан дээр байж идэг те царайлаг залуул байгаад идэг шүү дээ. Бидний мэдих нөгөө нэг Че Гевара гэдэг идэг шүү дээ те. Бас л олон залуучуудын бас л шүтэн болж явсан хүн дээ те. Энэ хүмүүс чих ойролцоо. Маш их ойролцоо. За эхлэл хэсэг дээр нь би болохоор ингэх юм. Ер нь бол өмнө нь бид нар нөгөө цаг хугацааны аялал гэдэг нэвтрүүлэг дээр маань яг энэ хүний талаар ярьж ирсэн юм манай амар санаа хөтлөгч. Тэн дээр болохоор уул нь бол сэдв нь Фидель Кастро юм шиг боловч гарч нь болохоор 7 голтой Фидель Кастро гэж хэлсэн байна. Тэгээ нөгөө нэг яг Фидель Кастрог одоо алах гэх юм уу тийм устгаж байхгүй болох гээд явагдчихсэн тэр ажиллагаануудын талаар илүү их төлхөө яриа явуулсан. Харин яагаад энэ хүн хаанаас гарч ирсэн, яаж тэр хувьсгалын жилүүдэд оролцож ирсэн, тэгээд яагаад бас хагас 100-ны дарангуйл гэж нэрлсэн. Энэ болгоныг өнөөдөр мэдчих واخ тийм. Тэгнь. За тэгээ бид нар нэвтрүүлгийг эхлэхээс өмнө энэ өмнө гарч ирсэн нэвтрүүлэг дээр манай амар санаа хөтлөгч хэлж ирсэн л дээ. Фидель Кастро залуудаа маш царайлаг хүн байсан гэж ярьсан. Тэгээ манай үзэгчид бас зургийг хараад те крашлах хүн байна уу, крашлахааргүй хүн байна уу бас комент хийчихэд өгөөрэй. Би бол хараад нэг олж хараагүй. Чи эрэхтэй хүн шүү. За Фидель Кастро бол 1926 оны 8 дугаар сарын 13-нд Кубын 100 нутаг хөдөө тосгонд Анхел Кастро и Архиз гэдэг Испани гаралтай газрын эзэн тэгээд Лина Роз Гонзалес хэмээх тэдний чихрийн нишингийн тариалан дээр ажилладаг байсан эмэгтэй хоёроос төрсөн. За тэгэхээр тэр хоёр бол мэдээж албан ёсоор яг эхнэр нөхөр болоогүй албан ёсоор хурмаа хийж байгаагүй юм. Тийм учраас яг ээжийнхаа овгийг авч ирсэн байгаа даа Фидель Кастро. Тэгэхээр аавынхаа тариалан дээр бол ажиллаж өсөж исэн. Тэгтээ ердөөсөө нэг юм дутагдаагүй элбэг хангалуун өссөн гэдэг. Тэгэд багасаа ерөнхийдөө нэг Кубын ядуу баячуудын ялгааг харж өсөж исэн. Тэгээд амьдралын тэгш бус байдлыг мэддэг залуу болж исэн байгаа даа. Тэгээд өөрөө бас хичээлдээ сайн бие бэлдэр чирэг болон дорнож исэн байгаа даа. За тэгээд 1945 онд Кастро Хавандагийн их сургуульд хуулийн мэргэжлэр элсэн орж исэн. Тэгээд тухайн үед бол улс төрийн хамгийн халуун сэдвүүд ингээ их сургууль дээр яригддаг байгаа. Тэгээд өмнөх нэвтрүүлгээр Зимбабве дээр бас ярьж ирсэн шүү дээ, тий. Оюутнууд уу, тий. Тий, оюутнууд. Тэгээ энэ хугацаанд бол Кастро Кубын ардын намд элсэж орж исэн. Тэгээд энэчнээс юу сурч исэн бэ гэхээр засгийн газрын авилга хээл хахуул тэгэд Америк нэгдсэн улс Кубын дотоодын хэрэгт маш их оролцож байгааг сурч аваад тэгээ эсэргүүцэж эхэлжсэн байгаа. Куб ч өөрөө нөгөө нэг 2 Америкийн одоо Өмнөд Америк, Хойд Америкийн яг голд байгаа тэр арал дээр байдаг тий. Карибын тэнгис гэдэг Карибын тэнгис тий. Тэгэхээр одоо Америктай их ойрхон тэрний нөлөө орохоос гарахгүй л газар зүүн байршлын хувьд ийм юм байна шүү дээ. Тэгж байгаа. Ялангуяа нөгөө энэ үед чинь Америк яг бөөрөн дээр нь нэг хажууд нь нэг коммунист улс байгуулагдаас маш их сэргийлдэг байсан. Тийм учраас ингээд Карибын орнуудын дотоод хэрэгт маш их оролцдог байсан. За тэгээд Кастро бол ингээд зөвхөн Кубын улс төрд оролцоогүй хуулийн сургалт байхдаа Доминикийн дарангуулагч Рафаэл Трухиогийн унах зэвсэг тэмцэлд өөрөө гар бичлэн оролцож исэн байдаг. Нөгөө зэрэгэлдээ байгаа болсон тий. Тэгээд энэ дарангуулагчийн талаар бид нар бас удахгүй нэвтрүүлгээрээ ярих байгаа. Тийм Трухио гэдэг Туркио ч гэдэг тий. Тэгээд энэ дарангууллыг одоо Америк нэгдсэн улс хөндлөнгөөс нь орж зогсоогоогүй байсан бол энэ Кастро анхны хувьсгалаа Доминиканд байгуулах байсан байж магадгүй байдаг.
За тэгээд 1940-од он бол Кастрогийн улс төрийн үзэл бодлоо яг төлөвшсөн он жилүүд байгаад байгаа. Марксист ном зохиолыг маш их уншдаг байсан. Тэгээд Кубын их оронч үндэсний үзлийг социалист элементтэй хослуулж хардаг болсон. Зөв. Тэгээд 1950 онд хуулчир төгсөд Кубын ядуу иргэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байгаад тэгээд намаараа дамжуулаад 1952 оны парламентын сонгуульд нэр дэвшчихсэн. Даанч тэр жилд нь генерал Фулхенсио Батиста цэргийн эргэлт хийгээд төрийн эрхийг гартаа авсан. За тэгээд эндээс бол Фидель Кастро юу сурсан бэ гэх юм бол хүссэн улс нийгмийг бүтээхийн тулд заавал зэвсэг тэнцлэр байгуулах ёстой гэдгээ өөртөө яг суулгаж авсан байдаг. За тэгээд цэргийн эргэлтээс нэг жилийн дараа үзэл санаа бодолтой хүмүүстэй нэг гол төлөв оюутан ажилтны ангиас бүрдсэн нууц бүлгэн байгуулж байгаа. За энэ нь маш энгийн хөдөлгөөн гэдэг нэртэй. За тэгээ эдгээр бүгдээрээ нийлж жагаад 1953 оны 7 дугаар сарын 26-нд 160 босгогчтой хамт Фидель Кастро Кубын 2 дахь том цэргийн гарнизон болох Монкада цэргийн анги руу давталж орсон. Ийшээгээ давталж ороод даанч амжилт олоогүй. Цэргийн анги руу давталж байгаа юм уу? Тийм. Босгочод. Тийм. Тэгээ 160 гаруй хүнтэй. Тийм 160 одоо цэргүүд эсрэг одоо энд бол яаж чадахгүй шүү дээ. Тэгээд энэ босгогч нэг олон 10 хүмүүс нь тулаанд алагдаж барьжлагдсан. Тэгээ 26 настай Фидель Кастро өөрийнхөө дүү Раул Кастртой шууд хамт баригдсан. Тэгээд намар болсон шүүх хурлаараа Фидель Кастро бол өөрийгөө өмгөөлсөн. Тэгээд өмгөөлөхдөө нэг маш их гал цогтой гоё илтгэл тавьсан байдیں۔ Энэ нь түүх намайг цагаатах болно гэдэг нэртэй илтгэл. Энийг манай үзэгчид олоод уншвал маш их сонирхолтой байдаг. Гэхдээ энэ нь одоо бараг 4-5 цаг үргэлжлсэн илтгэл байт юм байлаа. Тэгээд энэ илтгэлээс үндэслээд энэ Кастрогийн ирээдүйд хийх бүх бодлогод нь гарч ирсэн илтгэл байдیں۔ За илтгэлийн агуулгын хувьд гэх юм бол Фулхенсио Батиста дарангуулагчийн доор бий болж байгаа нийгмийн шудраг бус байдлыг хурцаар шимжилсэн. Тэгээд газрын реформ, шудраг төр засаг, үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэргийн талаар ярьсан байдаг. За ингээд Фидель Кастро нөхдөдтэйгээ 15 жилийн хорих ял авсан байдаг. За тэгээд энэхүү давталгааг өөрийнхөө яг хувьсгал гэж үзсэн учраас энэ давтал хувьсгалынхаа хөдөлгөөнийхөө нэрийг 7 дугаар сарын 26-ны хөдөлгөөн гэж нэрлсэн. M26-7. Одоо M гэдэг нь movement гэсэн үг байхгүй юу? Тэр movement. Тийм movement. Энэ хөдөлгөөн гэж орчуулагдтыг. За тэгээ манай үзэгчид бас нэг янзын бодож байгаа бах тийм. Ийм 160 хүнтэй ийм давталгаа хийдэг чинь нэг жоохон сонин бодлохгүй тактик биш үү? Надад тэр нэг санагдсан. Гэхдээ Кастро бол энийг анх яг төлөвлөд байсан байгаа. Албаар энэ угаасаа бүтэхгүй тий. Угаасаа барьшлтан. Тийм учраас барьсныхаа дараа би шүүх хурлаараа энэ илтгэлээ тавина гэдэгт бүр бэлэн орсон байдаг. Тэгэж хүмүүсийн анхаарлыг татах гэдэг нь тийм. Анхаарлыг татаж энэ Батистаг ингээ олон нийтийн өмнө шүмжлэлээ гаргахын талаар албаар ингэж барьцлагчсан байдаг юм лээ. Тэгвэл тэр тайзыг эхлээд бэлдэж штэ албаар тийм. Тэр тайзан дээр угаасаа өөрөө гарна. Тэр тайзыг хитээ их олон хүн харуулна тийм. Тэгэх юм бол өөрийнх нь тэр хэлэх гээд байгаа лекц ч гэдэг юм уу тэр нь үр дүнтэй болно гэдэг мэдээд байгаа юм шүү дээ. Харин тийм яг ингээ нэг даалуу үрцэн юм шиг тийм. За энийг хийх юм бол энэ ухаалаг гэх ухаалаг үед бол тийм яхахгүй. За тэгээд ерөнхийлөгч Фулхенсио Батиста эсэргүүцлийг цус уурсган дарснаасаа болж дотоод гадаадаас маш их шахалтанд орж исэн. Тэгээд 19 сарын дараа Фидель Кастро, Раул Кастро хоёр шоронгоос суллагдсан. За тэгээд шоронгоос гараад тэр хоёр шууд Мехико хот руу цугтж исэн. Тэгээд энэ Мехико хот руу цэргийн тэнцлээ яаж хийх вэ гэдээ бэлдэж эхэлж байгаа. Тэгээд энэчнээ Аргентин эмч тэгээд марксист үзэлтэн Эрнесто Че Геваратай танилцсан байдаг. Тэгэхээр чин Че Гевара чин Мексикт байгаа юм одоо тийм Мексикт байгаа. Зөв. Мехико хотод байгаа. Тийм ээ. За тэгээд энэ хоёр чинь нийлээд одоо бол яг энэ Кубын зэвсэгт тэнцлийг гаргаж эхэлжсэн байгаа гэдэг. За тэгээд Че Гевараг бол маш их олон хүмүүс мэддэг бах. Одоо би бол бас нэг шивтдэг. Одоо миний крашладаг хүн гэж болгоод байгаа байхгүй юу. За тэгээд 1956 онд Кубд сүр дулаантайгаар иргэн ирэхэд бэлэн боллоо. За тэгээд иргэн ирэхдээ Кубд хид хитэн бослого зэрэг гарна гэж төлөвлөж исэн. Даанч энэчнээсээ Мехико хотоос Куб руу явах замдаа хоцорч очсон. Хоцорч очингууд бүх бослогууд нь аль хэзээ дарагдсан байсан байгаа байхгүй юу? Яагаад хоцорч очсон бэ гэвэл Мексикээс Куб руу завиар явахдаа тэр завь нь техникийн асуудалд ороод 3 хоног хоцорсон. За тэгээ хоцроо очсон чинь хамаагүй нөгөө босгогчд нь аль хэзээ дарагдсан. Тэгээ энийг хэдүүлэх нэ шууд Сиера Майстра гэдэг
ууланд бүгж тэндээсээ тэмцлэг өргөжлүүлж байгаа. Ингээд энэ хэсгээр бол айгүй баатарлаг сонсогдоод байгаа юм да тий. Уул нь амар баатарлаг. Дарангуйлагч эсрэг үзэж байгаа хүн шүү дээ. Тийм байна. Тийм. Тэгэд энэ хугацаанд бол нутгийн ард иргэд маш их хүнс хангамж эм тангаар тусалж исэн. Бүр цэрэгт нь ингээд сайн дураараа ордог байсан байгаа тоххой. За тэгээд 1958 оны хавар Батистагийн засгийн газар Верона ажиллагаа гэдэг нэртэй ажиллагаа эхлүүлж исэн. Энэ ямар ажиллагаа байсан бэ гэвэл олон мянган цэргийг Сьерра Маэстро ууллуу товтлож оруулсан. За хүнээр дутуу, зэвсгэр дутууч байсан ч одоо газар зүгээ сайн мэддэг тий. Тэгээ гал ирмэлзээр дүүрэн байсан учраас Кастрогийн цэргүүд Батистагийн цэргүүдийг шууд хөөж гаргаад буцаан зурж исэн. За тэгээд энэчнээс нэг сонирхолтой юм гэх юм бол одоо засгийн газрын цэргүүд байгаа шүү дээ. Батистагийн цэргүүд шууд Фидель Кастрогийн тал руу урж орж исэн. Ягаад гэвэл за энэ Батиста чинь дарангуйлагч юм. Фидель Кастро одоо ховсол авчирч гэж шүү дээ. Тийм учраас би урлаа гэд нөгөө талд нь орж байгаа. За шууд эндээс бол энэ дай эргэж гисэн. Тэгээ шууд Че Геварагийн цэргүүд зүүн нутгийн уулнаас бууж баруун зүгт Кубын нутгийг эзэлж эхэлж байгаа. Нутгийг тий нутгийг. Тэгээд тус оны 12 сард Геварагийн арам Кубын тэг дунд байдаг Санта Клара хотыг эзлэн авлаа. За энэ үед бол одоо Батистагийн цэргүүд нь бүгдээрээ маш их замбраагүй нутгийнхаа иргэдийнхаа дэмжлэгийг алдсан шууд хамаг хөрөнгө аваад цуцсан байт юм аа. За тэгээд 1959 оны 1-р сарын 1-нд Кастрогийн хувьсгал ясан гэж үзээд тэгээд Фидель Кастрог Кубын иргэд бүгдээрээ баатар болгож маш их баяр хөөртэй хүлээж авч ирсэн. За энэ хүртлээ бол ууггүй тэмцсээр байгаа тий бас ухаан уралдуулж байгаад за тэгээд Че Гевараш нөлөөллөө тэгээд ингэсээр хагаад ямар ч юм төв нийслэлээ энэ одоо Фидель Кастрогийн хувьсгал авчлаа шүү дээ тий. За авчлаа. За энэ үед одоо яг нэг талаас харахад энэ Фидель Кастро гэдэг хүн баатарлаг байгаа байхгүй тий дарангуйлагчийн эсрэг үзэж байгаа. Тэнгүүд бидний өмнө ярьжсэн шиг за одоо угаасаа нэг колони эсрэг тий дарангуйлын эсрэг үздэг хүмүүс л эрх мэдлээ аваад тэрийг тавихгүй болохоор л дарангуйлагч болчиход байдаг. Тэр нь одоо бас яг ялгаагүй Кастро дээр гарч ирэх юм. Тэгээд бас дээрээс нь нөгөө нэг нийтийн нийгмийн тэр ард түмний бас нөгөө нэг энэ сэтгэл зүйтэй холбоотой айгу тэрийг айгу мэдэрдэг юм байлээ тэр чинь. Тэд нар юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг мэддэг. Тэгээ тэрний өмнөөс хэлж өгдөг. Тэгэхээр л юм шудраг эсвэл нэг хэлэх гэсэн үгээ айдгүй хэлдэг мэлдэг гэд ингээд бусдаасаа нэг ингээд нэг тодордог юм шиг харагддаг юм шүү тий. Тэгэхээр тэр ард түмнийхээ сэтгэл зүгээс амар мэдээд байгаа л та. За энэ дэр нэг юм голж хэлэх юм бол одоо энэ Фидель Кастро Че Гевара гэдэг хүмүүс чинь өөрөө марксист, ленинист үзэл бодолтой хүмүүс шүү дээ. Тэгээд энэ Карибт ингээд бослого болж яхад тий ердөөсөө зөвлөлтийн талаас дэмжлэг бол ердөөсөө байгаагүй. За альж архивыг ухсан ердөөсөө дэмжлэг байгаагүй гэдэг. Тийм учраас энэ хувьсгал бол одоо нэг янзын 100% органик гэж хэлж болно. Тий тэр нь амар чухал гэдэм байл. Яг гэвэл энэ үед чинь дандаа л нэг зөвлөлт юм эсвэл өрний улсуудын оролцоо байгаад идэв чинь колони дарангуулаас гарч байгаа үед. Яг нөгөө нэг капиталист те коммунист хоёрын чинь хооронд энэ хүүтэн уур амьсгал. Тэгээд эдгэр чинь нэг нэгэндээ тэгж одоо нөлөөнийхөө бүсд ч юм уу өөрсдийнхөө газар дээр те өөрсдийнхөө байгаа нөлөөтэй газар дээр өөр одоо тэр коммунист орныг байгуулахгүй хүсэж байгаа. Америкт үү те Америкчууд жишээлбэл. Тэгсэн чинь нөгөөх нь яг уул нь бол эхэндээ маш цэврээрээ босч ирж байгаа юм шиг. За Батиста хөөгцийн дараа Фидель Кастро шууд хувьсгалд засгийн газрыг байгуулжсэн. Тэгэд дунд давхаргын төлөөлөл болж исэн шүүгч Мануэл Урушиолыг ерөнхийлөгчөөр тавиад өөрөө босгочдын зэвсэг төвчний ерөнхий командлагч болж үлдсэн. За гэвч хөшгөний ард бүх юмыг бол өөрөө удирдах байгаа Фидель Кастро. Тэгэд жилийн дараа өөрөө ерөнхий сайд болоод тэгэд ялгаатай үзэл баримталтай тэгэд өөрийг нь дутуу дэлмэг дэмждэг эргэлзсэн байсвартай бүх төрийн албаа хаагчныг хөөж яваад сольж исэн. Тэгээд ерөнхийлөгч өөрөө ч бас нэг коммунизмын эсрэг тэгээд одоо хэвлийн эрхчлөөний талаар үзэл баримтлал зөрчнөөс болоод өөрөөшөө хөөж явуулаад арай нэг чих зөөлөндөө хүнийг ерөнхийлөгчөөр тавьж исэн. Ингээд л эхэлдэг юм да тий харин тий. За тэгээд улсдаа ямар зүйлүүд хийсэн бэ гэх юм бол хамгийн анхны хийсэн зүйлүүдийн нэг нь бол хөдөө аж ахуйн реформыг хийж исэн. Шууд газраа аваад одоо ядуу иргэд харц артад хүрэж өгчсэн. Тэгэд хөдөө аж ахуйн зорилттой газрыг Америк компани хуулиараа худалдаж авч болохгүй гэж тушаалга гаргасан байдیں۔ Тэгвэл энэ үед чинь Америк маш ойрхон байдаг байсан учраас Кубд очиод болж байгаа бүх газрыг худалдаж аваад өөрсдөө тариалан ажиллаад байсан байгаа тоххой. Тийм. Үүнийг бол нөгөө иргэдэнд сонсоод маш их баярлж байгаа. Гэхдээ одоо нөгөө баян
кубчүүд тэгээд Америкаас хөрөнгө оруулагч нар бол маш хүнд цохилт болж асуучаас дургуутчихсан. Наач нэгэсэндээ нөгөө нэг зах зээлээ хааччих гэсэн үг юм уу те? Ер нь бол гаднаас нөгөө нэг хөрөнгө оруулж идэм юм уу те? Иймэрхүү байдал байхгүй болгоод одоо нөгөө нэг баялгаа ард түмэндээ гэдэг шиг юм болоод байгаа юм а те? Тэгж байгаа. Тэгээ нөгөө газар мазраа бүгднгийн те хаалт тавиа зөвхөн одоо куб иргэд газар эзэмших ёстой юмстай гэж байгаа юм те. Бараг тэгж байгаа. Тэгээд нөгөө талаас энэ нөгөө оюутан байхдаа яг Америкийн нөлөө хэтэрхийх байна гэд бодолтой байгаа гэсэн шүү дээ. Тэрийг шууд хэрэгжүүлж эхэлж байгаа байхгүй юу? Шууд за Америкчууд хэтэрхийх нөлөөтэй байна. Тийм учраас Америкчуудыг хөөж гаргах юм ямар арга байна гэвэл газар эзэмшиж болохгүй гэж хөөгөө гаргачихж байгаа. За тэгээд 1960-аас 68 оны хооронд газар тэгээд томоохон үйлдвэрүүдийг улсын мэдэлд авч телефоц, дэд бүтц, элсэн чихрийн үйлдвэрүүд, газрын тос боловсруулах үйлдвэр, банк гэд бүх зүйлийг шууд төрийн монополд авч байгаа. За тэгээд энэ хүртэл бол Америк Куб хоёр ингээд импорт экспортын хооронд бол нэг сайн харилцаатай байсан. Даанч нөгөө Кубас хөөгдсөн Америкийн олигархууд байгаа штэ. Эдгээр нь шууд Америкийн засгийн газартаа за энэ кубд 20 тавиа тий бидний хөөгд гаргачлаа. Энэ кубтэй ердөөс ингэ харилцаа үүсгэмээр байна. Гэт тэгээд куб Америк хоёрын харилцаа шууд зогсож исэн. За энэчнээс бол Кастро за Америктэй бид нэр харилцаж чадахгүй юм бол бид нэр зөвлөлт холбоот улстай харилцана гэд зөвлөлтөд харилцаа үүсгэж эхэлсэн байдیں۔ За хоёул хамтран ажиллагч ярьж байгаа. Тэгээ үргэлжлүүлээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Рото компани Хадалабо хэмээх чигшүүлэх аль ажиллагааны бүтээгдэхүүн хамтран ажиллаж байгаа. За энэ Хадалабогийн ураа нь болохоор энгийн бөгөөд төгс гэсэн ураатай юм байна. За тэгээ арьс чигшүүлэгт сургууль гэж байна те. Ялангуяа нөгөө бүсгүүчүүд маань их дэлхийн хэрэгэлдэг байсан болохоор бид нар нэг юм гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг дээр нэг юм анхаарал холбогдол өгдөггүй байж гисэн чинь өөрөө энэ цаг уур тий энэ уур амьсгалаа бодглохлоор манай Монгол улс чинь бүр ингээд жилийн 4 өөр улирал ээлжилдэг ганцхан халуунаараа байгаад байдаг улс биш, ганцхан хүүтнэрээ байгаад улс биш. Жилийн 4 өөрлөлөө ээлжилдэг. За тэгээ хамгийн хүүтэндээ одоо өвлийн хасах 40 градус тий, зуны нэмэх 40 градус гэдэг л өгт. Энэ хоёрын хооронд ч улирч хилчихэд дунд нь маш их тэр хуурай, салхитай, тэгээ шороотой ийм өдөрлүүдийг дамждаг аа. Тэгээд ирэхлээр угсаа яа харахгүй хүний арьс чинь өөрөө цаанаасаа өөрийгөө ингээд одоо чигшүүлж илаа гэхэд гаднаас заавал нэмэлт тусламж хэрэг болдго юм байна. Тэрэн дээр нь бас айл уулах чанартай, найдвартай ийм олон жилийн баталгаатай ийм үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бас сонгож чиглүүл бидэрт бас зүгээр байдаг. За тэгэхээр Рото гэдэг брендийг бол бид нар маш сайн мэднэ. Ротогийн нүдний тусгаалга гэл энэ ч юм бол өстой бүр ингээд хүн болгон цээжлэгтлээ. Бараг тэр нүдний тусгаалга харахаар Рото гэж хэлмээр ингэж зогцсон шүү дээ, тий. Тэгэхээр Рото гэдэг энэ хүү компани маань бас нэгэн танилцуулж байгаа бүтээгдэхүүн нь бол энэ Хадалабо хэмээх энэ бүтээгдэхүүн. За энэ бүтээгдэхүүн ер нь хаана байдгийг гэхээр манай Монсемин сангийн бүх салбаруудаар байгаа. Мөн дээрээс нь GGI Beauty гэдэг дэлгүүрээр хоосоо дэлгүүр байгаа. Тэгээ энэ дэлгүүрээр худалдаалагдаж байгаа. За ер нь ямар очтой юм бэ гэхээр энэ гиалуроны хүчил гэж байна л да. Энэ гиалуроны хүчил гэдэг нь өөрөө одоо арьсан чигшил өгдөг ийм зүйл байдаг. Гэтэл үүн маань дотроо ийм 4 төрөл байдаг юм байна. Гиалуроны хүчилчин дотроо. За тэгээд гиалуроны хүчил нь болохоор энгийн гиалуроны хүчил гэж байгаа, супер гиалуроны хүчил гэж байгаа, нано гиалуроны хүчил гэж байгаа, эсэлдүүлсэн гиалуроны хүчил гэж байгаа юм. За эдгээр нь ингээд арьсны давхар бүрт өөр нөлөөлдөг. Одоо бид нар арьс гэдэг нэг зүйл байгаа болгоч тий. Арьсны гүнд болон гадраг тэгээд одоо хаана нүдгийг ингээд арьсанд нөлөөлөх өөр бүсүүд байдаг юм байна. Тэгээд тэр болгонд нь хүч үйлчилдэг юм гиалуроны хүчлүүдийг агуулсан байдаг учраас энэ Хадалабо бүтээгдэхүүн энэ чигшүүлэх арьсны бүтээгдэхүүн бол танд яг одоо энэ өвөл зун хавар намар ялангуяа энэ өвлийн үлрэлч хүний арьс маш их хуурай шүү дээ. Мэтчлэн тэгээд яг энэ бүх үлрэлүүдэд танд хэрэгцээтэй тэр арьсны чигшлийг бас өгч чадах юм бүтээгдэхүүн байгаа шүү гэдгийг танилцуулъя. За тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь Рото Хадалабо Монголиа гэдэг Facebook хуудас байгаа юм байна. За эндээс ороо та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За шууд худалдаж авъя гэх юм бол түрүүний хэлдгээр те онсын бүх эмийн сангуудаар худалдаалгаж байгаа GGI Beauty дэлгүүрээр бас худалдаалгаж байгаа шүү. За ингээд дэмжиж ажилласан энэ Хадалабо энгийн бөгөөд төгс арьс чигшүүлэх цуглаан хамт олондоо баярлаа. За одоо ингээд зүйл толгойд улстай холбогдож эхэллээ. Гэтэ шахааны шахаж байгаа учраас л гэж байгаа шүү дээ. Яа харахгүй тэр Карибын орнууд чинь өөрөө энэ нэг газрын зураг гэдэг учраас би хараад байдаг шүү. Карибын орнууд чинь өөрсдөө яг ингээд Өмнөд Америк юм уу Хойд Америкийн голд байж байгаа. Уул нь бол тэр усан тээвэр гэдгээр юм уу те шууд Америктай харьцах боломжтой шүү дээ. Гэтэл нөгөө Америкуудыгаа бүгднийг нутгаас өөж гаргаад яг нөгөө нэг энэ одоо хүртэл нэг л ойрхон байгаа юм л да те.
одоо газраа өөртөө авцгаая те. Монгол хүнд одоо баялгийг нь өгье юм уу гэх нэг иймэрхүү ер нь бол тиймэрхүү юм болчлоо шүү дээ. За ингээд тэрний араас эдийн засагт нь яаж нөлөөлдөг вэ гэдгийг харагдаж байна. Тэгээ. За 1960 оны 2 дугаар сард Куб зөвлөлт улс 2 худалдааны гэрээ байгуулсан. За тэгээд Америкчүүдийн авахаас татгалзаж байгаа сахарыг шууд их хэмжээгээр зөвлөлт рүү экспорт хийж байгаа байхгүй юу? Тэгээ хариуд нь газрын тос, үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, зээл тусламж зэргийг ихээр авсан. Тэгээд удалгүй Москвад бүрэн хэмжээний дипломат харилцаа тогтоож зөвлөлтийн зөвлөхөд маш их олноороо Кубд ирдэг болж байгаа. За тэгээд ингээд Кастро нэг талаараа эдийн засгийн чухал амин судастай болсон улс төрийн дэмжлэгтэй болсон боловч бүх юма зөвлөлтөөр ингээд найдвартай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо өөрсдөөс нь гаргаж байгаа экспортлдог тэр улсын одоо санхүү тэ эдийн засгийг нь дэмждэг том нөлөөллийн одоо юм бүтээгдэхүүн гэх юм уу те экспортлж байгаа бараа гэх юм уу тэр нь юу юм? Одоо альтернатив хэлжсэн нөгөө чихрийн нишин багдаг штэ. Чихрийн нишингүү? Тийм, чихрийн нишинг гаргаж байгаа. Тэгээ энэ нь бол одоо шууд сахар болчихж байгаа. Тийм. Одоо миний санаж байгаагаар бол энэ зөвлөлтийн улсууд чинь бүгдээрээ энэ Кубас болж маш их сахараар баялаг байсан. Одоо миний ойлгосноор чинь зөвлөлт улс ингээд Кубас сахараа их хэмжээгээр авчна. Тэгээд зөвлөлтийн улсууд л бас тараадаг байсан. Тэгээд Монголд ч бас ингэж тарааж өгдөг байсан юм шиг байгаа. Кубын гэдгсэн чинь нэрээ Куб нөгөө нэг тамхи гэдэг шүү дээ. Куб тавчин тамхи гэдэг. Тэгээ тэрнгээр нь бид айгүй сайн мэддэм шүү дээ. Яагаад монголчууд хаа байсан тэр Карибын орны бүтээгдэхүүнтэй нэрээ мэдээд байгаа гэсэн чинь Куб тамхи байна заяа. Тэр нэг Хавана гэдэг л нэг юм одоо дарс те. Дарс уу? Ром гэдэг лөө. Ром тийм. Хавана гэдэг нэг ром байх хэвээр. За тэр элсэн чихэр те. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлсээр нь манайхан илүү сайн мэддэм нэрээ Кубыг хэрэгжилжсэн ч гэж магадгүй те бас бүтээгдэхүүнүүд. Тэгээд Куб Монгол хоёр бас овоо ойролцоо холбоотой байдаг байсан. Тэрийг одоо утга нэг гадаад улсуудын талаар ярихдаа яриа. За одоо ингээд зөвлөлт улстай маш их холбоо сайтай болчлоо. Данч Америкт ойрхон байгаад байгаа учраас энэ хүйтэн дайны нэг янзын хамгийн хүйтэн цэг дээр очиж байгаа байхгүй юу. За 1961 онд Фидель Кастро бүх нийтийн бичиг үсгэжүүлэх аянг явуулжсан. Энэ ямар аян байсан бэ гэх юм бол бүх оюутан багш нар сайн дурынхныг ашиглаад хөдөөгийн иргэдийг бичиг үсгтэй болгосон. Ингэж бичиг үсгтэй болгосноор жилийн дотор Кубын бүх иргэн бичиг үсгтэй болж байгаа. Тэгээд одоо эмнэлэг сургууль олныг байгуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх иргэд нь үн төлбөрийг хүргэдэг боллоо. Тэгээд энэс болоод няраа эндэгдэл дундаж наслал зэрэг чухал үзүүлэлтэр өндөр хөгжилтэй орны хэмжээнд хүрч байгаа. Энэ нь бол маш улстай хэрэгтэй зүйл, сайн зүйл. Гэхдээ нөгөө талаасаа энэ хүмүүсээ тагнах нэг арга хэмжээ байгаад байгаа юм шиг байна. Энэ Фидель Кастрогийн эмнэлгүүдэд барихдаа хорол болгонд дандаа нэг эмнэлэг барьж байгаа. Тэгээд тэр хорооллын иргэд нь эмнэлэгдээ очихдоо эмчтэй бүх мэдээлэл өгж штэ тэр мэдээллийг цуглуулж агаад улс руу явуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр за манай иргэд ямар өвчтэй байна, яаж амьдарч ийн гэдгийг бас нэг ойрхон тагнах арга хэмжээ байгаад байгаа. Энэ ч гэхдээ бас нэгч бас буруу зүйл биш хөө тий. Хүмүүсээ боловсралтай болгож ийн эрүүл мэнд дээр анхаарч нэг талаасаа. Тэгээд нөгөө нэг зөвлөлт рүү хийж байгаа худалдааныхаа одоо ашиглалтыг хийж штэ тий. За тэгээ эдийн засгийн хувьд бол төлөвлөсөн төлөвлөгөөтэй чихрийн нишингийн экспортод бүх юма тулгарсан байдیں۔ Тэгээд эхэндээ Кастро бол эдийн засгаа нэг солонгоруулж те ганц салбарын хамаарлаас гарах бодлого барьж ирсэн. Даанч тэр олон салбар дээр ажиллах мэргэжилтэн одоо инженерүүд тийм хүмүүс нь бүгдээрээ гадаад хүмүүс байгаа гэсэн. Тэгээд нэг гадаадд хөөгд явуулчихгоот одоо дотоод байдаг иргэд нь тэр одоо үйлдвэрүүд салбаруудыг хөгжүүлэх чадамжгүй болоод тэр салбарууд нь бүгдээрээ унж исэн. За тэгээд үүнийг анзаараад Фидель Кастро 1970 онд шууд нөгөө төлөв рүүгээ өсөрсөн. Тэгээд чихрийн нишнлүүгээ 100% орж байгаа. Тэгээд 10 сая тонн ургац гэдэг аяныг санаачилж байгаа. Энэ ямар аян байсан бэ гэх юм бол бүх оюутан, цэрэг, офицер, мэргэжилтэй хүмүүсийг хөдөө тариалан дээр авчиж ажиллаж байгаа. За. Тэгээд нэг жилдээ 10 сая тонн ургуулна гэж хэлсэн бол 8.5 саяг л ургуулж байгаа. За ийшээгээ хамаг мэргэжилтэй хүмүүс нь явчихж штэ. Тэнгүүд бүх салбарууд нь бас л унаад эхэлчихэж байгаа. Тийм байна. Тийм. Тэгээд одоо хитрхи найдвараа нийгэмдэр тавьж байгаа нь одоо Кубын хамгийн буруу хөдөлгөөн байна гэж хэлж болно. Наа чи нөгөө нэг ер нь уруудхаа мэдчихлээ тий. Тэгэл авж байгаа арга хэмжээ л баг л та. Тийм.
Тэгээд 1972 онд коммунист улсуудын эдийн засгийн харилцан туслах зөвлөлд орж исэн. Эндээс бол одоо дэд бүтэц боловсрол наад захын эмчилгээ үйлчилгээ зэрэгээр дээрдэж байгаа боловч ердөөсөө энэ чихрийн нишингийн зах зээлийг тэнцэх салбараа хөгжүүлж чадаагүй байдаг. За тэгээд одоо хялбархан хэлэх юм бол зөвлөлт холбоот улстай ингээд судас холбогдсон одоо нэг өвчтөе хүн шиг байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас зөвлөлт холбоот улсны өдөр байхгүй боллоо. Эсвэл энэ чихрийн нишингийн тариалан унлаа эсвэл гаргаж чадахгүй бол нэг хөв бус дампуурах хэмжээтэй хүрчиж байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө худалдаалдаг ганцхан төрлийн зөвлөлтэй тэрийг нь авдаг ганцхан улстай л болчихж байгаа юм байна шүү дээ. За яг хоо зөвлөлт ингээд авлаа гэхэд сосорнуудаа ингээд тараагаад ингээд л байх л да. Гэхдээ зөвлөлт хэрвээ авахаа болчих юм бол тэгээд тэр улс бүр нөгөө гадагшаа гаргах худалдаалах юу ч болоод тийм зөвлөлт авахаа боллоо гэхэд өөр улсууд руу яагаад гаргаж болохгүй байсан бэ гэх юм бол зөвлөлт албаар ингэж 2 дахин үнэтэй авдаг байсан байгаа байхгүй зах зээлийн үнээс. За тэгэнгүүт одоо 60 центээр авдаг юмыг Америк руу 30 центээр зарлаа гэх юм бол тэр одын улсын эдийн засаг нь шууд байхгүй болчихж дээ тий. 50% байхгүй болчихж байна гэсэн үг тий. Тийм. За тэгээ хүний эрх тэгээ улс төрийн бүтцийн хувьд Фидель Кастрогийн Куб улс нь ямар нэгэн зохион байгуулалттай сөрөг хүчний одоо нам одоо хүмүүсийн ердөөс хөлийн төвчдгөө байсан. Тэгээд одоо шууд нэг намын засагтал байгаад байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд одоо бие даасан хувийн хэвлэлийн мэдээллийн редакц гэж ердөөсөө байгаагүй сонин радио, телевиз цөм улсын эрх мэдэлтэй байдаг байсан. Тэгээд Батиста ерөнхийлөгчийн үед байсан албан тушаалтнууд коммунистийн эсрэг босгогчид, яруу найрагч, сэтгүүлч, хүний эрхийн идэвхтэйгээд олон 10,000 хүнийг улсын төрийн хэрэгтэн болгож шууд шоронд хийжсэн. Нэг хэвлэлийн эрхчлөө мөлөө байхгүй. За одоо тэгэл бас л нөгөө бус дарамгуулагч хийдэг юмыг татчих хийгээд байгаа байхгүй юу. Тэгээд 1980 онд шууд Кубас явах хүсэлтэй хүмүүсийг Мариэл Бомтер явахыг зөвшөөрч байгаа. Энэ нэг янзын та нар ингээд надад дургу бол шууд зайлцгаа ингээд зарлчихж байгаа. Тэгэхэд хэдхэн сарын дотор 125,000 хүн Кубыг орхин гарсан байдаг. Энэ 125,000 хүн ч одоо ингээд хүний нутагт одоо хэл мэдчихгүй одоо ажиллаж олдохгүй одоо бас нэг зарим хууль бусаар амьдарч байгаа шүү дээ. Тэгэж амьдрах нь Кубад амьдрахаас хэд дахин дээр байна гэж үзэж цуцж байгаа байхгүй. Харин Кастро энийг бол одоо шууд урагшид явж их орон цэвэрлэгдлээ гэж зарлж тэмдэглэж ирсэн. Харин тийм ээ. Наадах чинь нэг юм яг л уул нь ингээд өхүүлээд жоохон харьцуулаад бодчих юм бол яг нэг бидний амьдрал дээр болоод идэг их ойрхон юмуд болоод байна тий. Хүмүүсийг яавал одоо нэг ард түмэн ингэх үү те. Тэгээд тэгцэн чинь ард нь гарч байгаа үр дагавар нь юу болж байна одоо хардаа те. Билээхэн туулаад гацсан энэ замыг яриад шүү дээ бид нар. За тэгээд гадаад бодлого харилцааны хувьд гэх юм бол 1960 онд Куб Монгол хоёр дипломат харилцаа тогтоожсэн. Тэгээд одоо Америк твэс Куб улс бол хамгийн анхны Монголтой дипломат харилцаа тогтоожсэн улс байдаг. Тэгээд 1962 онд элчин сайдын яамнуудаа нийслэлтэй нээсэн байдаг. Харилцсныг нэг улстай нээсэн л гэсэн үг шүү дээ, тий. За тэгээ монголчууд бас нэг боддсон байлээ. Энэ Фидель Кастро ч Монголд ирж исэн биз дээ гэж би харин тэгж боддог байсан. Тэр зураг хүргэгийг нь харахлаар тий. Нэг одоо юм Куб нөхөр ирсэн байгаад ддаг байхгүй. Тэгээ Фидель Кастро байсан юм уу? Фидель Кастро биш. 1907 онд Фидель Кастрогийн дүү Раул Кастро ирж исэн. Тэр нэг дүүнээс харалцсан нэрээ тий. Энд ховсгалыг хамт хийсэн хүн үү тий? Тий, хамт хийжсэн хүн. Тэгэд эрэхтэй юу гэж хэлсэн бэ гэвэл Монголд Кубын иргэн элчин сайдаар ажиллаж чадахгүй үед би өөрөө хурж ирж ажиллана гэж бүр хэлчихсэн. Бүр ийм хамтын ажиллагаа нь бүр дотно тий. Харин тий. За тэгээд Кубас бол Монголд ирж илаа. Харин Монголоос ямар хүмүүс одоо Фидель Кастродо танилцж исэн бэ? Кубд ажиллаж исэн бэ гэх юм бол ерөнхий сайд Цэдэн бол 1972 онд чижсэн. Ботмөх 1984 онд. Тэгээд ерөнхийлөгч Элбэг Дорж 2016 онд бүгдээ Кубд зочилсан байдаг. За тэгээд Монгол Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой хүрээнд сая 2020 оны 5 дугаар сарын 21-нд тэмдэглэгдсэн. Тэгээд үндэсний цэцэрлэг хүрээлэнд найрамдлын төгөл байгуулж бэлэгдэл болон 60 ширхэг мод тарьсан. Энэ дэр нэмэт бас өөр нэг сонирхолтой зүйл хэлэх юм бол 2017 онд Фидель Кастрогийн дүртээ Монгол банкнаас алтан зоос, мөнгөн зоос хоёр гаргаж ирсэн юм билээ. Монгол банкнаас уу? Тий. За. Ер нь юу яадаг юм бэ л дээ нөгөө
ийм түүхэн үйл явдал ч юм уу те ийм одоо 20 дугаар зуунд ингээд түүхэн үүрэгтэй байсан хүн амьтан ч гэдэг юм уу те иймэрхүү хүмүүсээ зүгээр ийм дурсгалын зоос гаргана гэдэг маань энэ нөгөө нэг улс төр мөс төрийн ямар ч хамаарал байхгүй шүү. Дэлхийд дээр ч нөгөө нэг угаасаа зоос цуглуулагч нар гэж нэгдүгürt маш том улсууд байгаа шүү дээ те. Тэгээд ямар нэгэн тэмдэглэлт ой байдаг юм уу тиймэрхүү одоо хүнээрч байд юм уу ер нь дурсгалын тийм зоосууд гаргадаг юм байлээ. Одоо тэр банкнаас ч юм уу те. Тэгээд тэрийг нь ингээд нөгөө энэ тентхийн зоос цуглуулагч нар худалдаж авч ингэдэг. Бас нэг тим юм байдаг. Тэгэхээр гаргаж л байсан юм те. Тэгвэл энэ ч бол яг цуглуулдаг хүмүүс зориулсан юм шүү дээ. Тий, ер нь бол. За зөв. За тэгээ манай үзэгчдээс цуглуулдаг хүмүүс байвал тийм Fidel Castro-ын зоос нь байвал хэлээрээ. За Америкта ямар харилцаатай байсан бэ гэвэл 1961 онд Кубтай Америк Куб хоёр дипломат харилцаа тасалж хаваан татах элчин сайдын яама хаажсан. Тэгээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Айзенхауэр шууд Кубаас хөөгдсөн 1400 хүнийг тагнуулын төв газрын тусгай бэлтгэлд хамруулж байгаа. За. Тэгээд дараагийн ерөнхийлөгч Джон Кеннеди тэр 1400 хүнийг Кубын өмнөх нутагт байдаг гахаан буланд завир буулгаад тэгээд энэ 1400 хүмүүс яах ёстой байсан бэ гэвэл шууд орж ирээд бослого гаргах ёстой байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ бослогод нь одоо иргэд нь оролцоод эхлэх юм бол шууд Америкийн талаас нисдэг онгоцоор тусламж үзүүлэн цэргээр цөмөрч орох бодлоготой байсан. Гэтэл энэ 1400 цэрэг нь 3 хоногийн дотор ялагдчихсан. Тэгэд хаан булангийн тулаанаас хойш Кеннедигийн засгийн газар эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа суртал ухуулгах зэрэг янз бүрээр оролцож исэн. Тэгэд Кастрогийн амьд хүрэх гээд хид хідэн орлогч гаргаж байгаа. Тэр нь одоо манай өмнөх нэвтрэлтэд яригдчихсан. Тэгэд энэ тоог гэх юм бол 638 орлого байсан билээ. Фүү. Хороохгүй ч юу? Тий. Энэ нэг өсөндөө ингээд ин гэсэн үг миний бодлоор хэдүүлээ зүгээр юм хөмөрсөн тогоон дотор амьдраад ингээд те ингээд ивэл ондоо. Гэтэл бид чинь дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ. Эндээс ч юм одоо 200 гаруй улс байна. Энэ улсуудтай хамтын ажиллагаа, холбоо, юу гэдгийг өөрсдийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, эргүүлээд хэрэгтэй зүйлээ авах, тэгээ улс төрийн хувьд, энэ дайны хувьд, инх таймны хувьд гаргаж байгаа шийдвэр гэх хэмжлэн те. Энэ болгон чинь гадаад харилцаа байгаад байдаг. Гэтэл энэ нөхөр болохоор ерөөсөө тэр дунд очиж суучаа те. Куб гэдэг улсын эзэн болж суунгуутлаа. Ерөөсөө өөрийнхөө зүтгээд л тэгээд нөгөө нэг бусад орнуудын харилцаа гэдэг юм дээр хаалт тавиал ерөөсөө иргэдтэй ч гэсэндээ тий гадагшаа гарах сурч боловсрох гэдэг юм эсвэл одоо ингээд гаднаас юм авах гэдэг бүх юм дээр нэг хаалт тавиад ингэсэн. Тэгээд энэ эдийн засгийг нээх гээд тэрэнд байгаа хүмүүс чинь бас хүмүүс шүү дээ ялгаа байхгүй. Гэтэл яг хэдхэн 100 км-ийн цаана өөр иргэдэр байгаа улсууд болохоор эрхчлөө гэдгийг мэддэг, хүний эрх гэдгийг мэддэг тий ингэж амьдраад болоод байна. Гэтэл тэр Куб гэдэг улсыг нэг нөхөр дураараа мэдээд ингээд хаачаал байлгаад байгаа юм шүү. Гэтэл нөгөө нэг ард иргэдээ хүртэлтэй нүдийг ингээд нэг юм хар юмар бооцсон. Тэгээд толгойг нэг зүг рүү харалцсан. Ерөөсөө л гадныхан орж ирэх юм бол энэ улс чинь дуусаа, сүрэ. Тэд нар улсад бугж төрөөд битгий орвол дотооддоо л ингээд байгаа. Тэгсэн хэрнээсээ ганцхан нөгөө нэг эрдэнэ чихрийн нишин гэдэг тэр юм босгохгүй л нөгөө багшич аваач талбайд ажиллуулаад чи тийм бүр ийм юм болоод байна шүү дээ, тэ. Тэрийг л задлах гэдэг юм. Тэрийг л задлах гэдэг. Бас энэ дэр нэмээд одоо зөвлөлт улс чинь зөвлөх холбоот улс чинь бас олон янзын төрийн тэргүүнд үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд Америкийн яг хажууд байгаа энэ улс нэгэн хүн тий 50 жил цуг явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ядаж Фидель Кастрог далд оруулчаа гэж хичээгээд байдаг. Гэхдээ ердөөсөө амиг нь оруулж чадаагүй. Тэгээд тэд өөр сонирхолтой алгууд байсан юм билээ бас. Орлогууд тий орлогууд бүгдээрээ фейлдсэн байдیں۔ Одоо нөгөө татдаг тамхинд нь хорч хийж исэн, тесрэг бөмбөг хийж исэн, шумбаж одоо хясаа цуглуулдаг байхад нь дэлбэрд их хясаа тавьж исэн. Зөндөө сонирхолтой зүйлүүд байд юм билээ. Тэр хүнийг л хороох гэдэг шүү. Харин тий. Одоо ч гэсэн ер нь Куб тийм тий. Би бас нөгөө нэг аялж үзэхийг хүсдэг орнууд тийм жигсаалтанд Куб байдаг байхгүй. Яагаад байдаг вэ гэхээр тэр нэг юм 20 дугаар зуунаараа үлдсэн юм шиг санагдаад байдаг надад. Тэр нөгөө машинууд нь гэхэд л те яг нэг 20 дугаар зууны тэр машинууд байгаад байдаг. Барилгуудын хийц мистер мөнгөнд ингээд нэг юм аялал жуулчлал талаас харахаар яг нэг юм өнгөрсөн зуунд байгаа юм шиг одоор тагтаад байдаг байхгүй. Тийм болохоор нэг очиж үзхийг хүсээд байдгийг. Харин тийм бас байгаль маш сайхан газар шүү дээ. За тэгээд Америк Куб хоёрын зөрчлийн хамгийн оргил нь Кубын пуужинг хямрал гэж байдаг. Энийг ярих юм бол одоо бараг дахиад нэг бүтэн цаг болно. Тийм учраас цаг хугацааны аялал нэвтрүүлгээр ярих юм шүү. За. Тэгэд Кастро засаглалынхаа туршид Америк улс манай социалист амьдралын хэв маяг, улс нийгэм, үнэт зүйлийг хүндэтгэж үзвэл бид эдийн засгийн харилцаанд ороход бэлэн гэж дандаа ярьдаг байсан, зарладаг байсан. Гэхдээ Америк ердөөсөө тэдний эдийн засаг найр тал үзүүлэхгүй тулд хориг арга хэмжээ тууштай баримтлсан.
ердөөсөө ингэж импорт экспортын харилцаанд ердөөсөө орж байгаагүй дандаа л бүх юмдаар хориг тавьсан хаалттай байдаг байсан. Тэгэд энтэй зэрэгцээд одоо олон өөр улсуудын удирдагч нар Венесуелийн Уго Чавес, Бразилийн Луиз Инацио, Аргентины Нестор Киршнер, Боливийн Эво Моралес, Эквадорын Рафаэль Корея, Чилийн Мишель Башеле зэрэг удирдагч нар янз бүрийн цаг үед Америкийн нөлөөний эсрэг байсан учраас Кубатай маш их найрсаг харилцаатай байдаг байсан. За цэргийн хувьд гэх юм бол Кастро зөвлөлтийн цэргийн бэлтгэл, цэргийн мэржэлтэн зэвсэг техникийг авч Латин Америкт хамгийн одоо хүчтэй улс болж хувирж байгаа. Гэхдээ тийм байлаа гэд Фидель Кастро бол нэг зөвлөлтийн хүүхэлтэй гэж бол ердөөсөө хэлж болохгүй. Ягаад гэвэл дандаа өөрийнхөө үзэл баримтлаа барьдаг байсан. Тэгээ юм хийсэн бол тэрнийхээ эцийг үүзнэ гэж боддог хүн байсан байгаа байхгүй юу. Тэгээд дандаа зөвлөлт улстай санаа нийлэхгүй юм дээр ердөөсөө санаа нийлэхгүй байдаг байсан. Бас л ингээд зөвлөлтөг ингээд хэрэлтэн тий. Би энийг зөв гэж бодож байна. Та нар яг л миний улсын үйл ажиллагаанд оролцсон юм бэ гэж юм баримтлагаас байгаа байхгүй юу. Тэгээд Ангол, Этиоп зэрэг алс холын улсуудын дотоодын төрчил тэмцэлд Кастро өөрөө оролцдог байсан байгаа гэдэг. Тэгээд Ангол хаасан Африк төв рүү юу? Тий. Африк төв дээр. Тэгэд бүр ингээ хувьсгалын галыг Кастро түгээдэг ардаас нь зөвлөлт материал техникийн тусламж үзүүлдэг болчиход байдаг байхгүй. Одоо нөгөө Сталингийн үед чинь болохоор нэлээд ийм хүчээр одоо юу гэдгийг хэлмэгдүүлэлт явуулж те ийм үзэл санаа тулгаж ингэж явж байгаа шүү дээ те. Араас нь гарч ирж байгаа залгамж нь одоо жишээлбэл нэг Хоршевын үед ч гэдэг юм уу те. Арай нэг бодлогон зөвлөрдөг. Гэтэл одоо нөгөө нэг социалист, марксист үзэлтэй гэж байгаа ч гэсэн социалист орнуудын удирдагч нар чинь бас өөрсдийн социалист дотроо дахиад нэг юм өөрийн гэсэн чиг гаргаад явах гээд зориод байгаа байхгүй. Тэрнээсээ болоод хоорондоо ингэдэгч үе байдаг. Тэрнтэй адилхан хэм бол те Фидель Кастро бол бас нэг өөрийн гэсэн тим юм тал юм байна шүү дээ те. Тийм, эдгээр ч одоо нэг юм хамтрагч гэж байгаад байгаа байхгүй те. Одоо энэ дээр энэ доор биш яг ингэ нэг албан нэг төвшөнд байдаг хүмүүс байгаад идэв. За тэгээд 1991 онд одоо юу болсон бэ гэх юм бол зөвлөлт холбоот улс унсан. Эннээс болж Кубын эдийн засаг бол шууд үхлийн цогцолтонд орж байгаа. Эдийн засаг нь нэгэн өмнө дээр найдвар тавьсан байдаг. Тэр нь одоо зөвлөлт улс энийг авнаа гэсэн найдвартай байгаа даа шүү дээ. Тэгэхээр зөвлөлт холбоот улс задрангууд шууд экспорт нь байхгүй боллоо. Кубын экспортын 85% зөвлөлт холбоот улстай хийдэг байсан байдаг. Тэгэд энэ дэмжлэг нь одоо нэг шөнийн дотор алга болонгууд одоо газрын тос, үйлдвэрийн болон цэргийн машин техник, бордоо, хүнс гээд маш чухал импортын бүтээгдэхүүн шууд зогсож байгаа. Тэгээд одоо энэчээс болж юу болсон бэ гэх юм бол одоо удаан хугацаанд тог тасардаг, төлж байхгүйгээс болоод одоо автобус, машин ч явахаа байсан. Тэгээ бүр ингээд хүнс савн гээд наад захын хэрэгцээ бүтээгдэхүүнийг нормоор олгодог болж байгаа. Нормоор олгодог. Тийм. Тэгээд одоо өсөглөн тижээлийн дутагдал, амин дэмийн дутагдал бүр газар аваад хүмүүс өсөглөнгөө мэдрэхгүй тулд жүрчний хальс сахартай усаар гол зогоодог болж байгаа. Тэгээд одоо уургийн дутагдлалд орсон хүмүүс ч юм бол ямар ч хамаагүй мах болж идэв шүү дээ. Тэгээд амтны хүрээлэнгээс амтан гулгаллаа, годамжны нохоо муур тэг бүр тижээвэр амтнаа шууд төхөрч иддэг болж байгаа. Тэгээд одоо Куб улс ямар болж байна гэхээр ямар нэгэн гадаадын тусламж дэмжлэг байхгүй болвол энэ улс ингэж байх байсан байна гэдэгтээ хүрч байгаа байхгүй. Яг өөрсдөө одоо яг нүүр царайтад тулж штэ тий. Хин нэгэн тэрийг нь авахгүй одоо ингээд зүгээр өөрсдөө яг амьдрал үзтэй гэдэг тавихад яг ямар байдалтай байх вэ гэж очиж штэ. Тий одоо нэг янзын насны хүрээд одоо ээж аваахыг гэрээс гарч байгаа юм шиг болж байгаа. Бага юм нь одоо бодвол нөгөө нэг чихрийн нишинг тий байх нь л тэгээд тэрийг ал одоо жимсний шүүс мүстэй холж ууж байгаа юм уу тэгээд яаж байгаа тий устай холж ууж байгаа юм уу тэгэж бүр хол зогоож штэ. Тэгж байгаа. За тэгээд энэ бүх хугацаанд бол Фидель Кастро ердөөсөө социалист замаас ухрахгүй гэсэн тууштай үзэл баримталтай байдаг байсан. Тэгээд одоо улс нь ийм болоод байгаа гэдэг хэдийнтэй арга хэмжээ аав штэ. Тийм учраас 1993 оноос эхлээд Америк долларын хэрэглээг зөвшөөржсэн. Тэгээд Америк доллар худалдаа хийдэг дэлгүүрүүд нэгдэж байгаа маа. Гадаад валют бидээ авч явахыг эрүүгийн хууль гэж эрүүгийн хэрэг гэж үздэг байсан. Тэгээд тэрийг шууд зогсоожсэн. Тэгээд зоогийн газар нээж ажиллуулахыг зөвшөөрлөө. Тэгээд энэтэй адилхан жижиг дунд аж ахуйнуудыг нэгдэж эхэлж байгаа. Зөвшөөрч эхэлж байгаа. Тэгээд хөдөөгийн аж ахуйнууд нормо биелүүлээд одоо тариалангаа илүү гарсныг шууд бусаддаа бие биентэйгээ зарж болно гэж зөвшөөрчихсэн. Тэгээд энэс болоод бие биентэйгээ одоо жоохон мөнгө эргүүлээд эхлэнгүүт одоо хот амьдардаг хүмүүс нь арай нэг өсөглөн ядуурлаас дажгүй гарсан хүмүүс үүдээ.
Тэгээд одоо Куб улсад ердөөсөө зардалгүйгээр те дандаа байждаг нэг сайхан баялаг гэх юм бол байгалийн баялаг байдаг. За. Тэгээд энийг үзэж маш их гадаадаас хүмүүс ирдэг байсан. Байгалийн баялаг гэж байгалийнх нь тогтцоо. Зөв. Байгалыг нь үзэж хүмүүс ирж штэ. Үзэж одоо гадаадын аялал жуулчид ирж байгаа байхгүй. Тэд нар чинь бүгдээрээ бас гадаад валюттай ирж байгаа. Тийм байна. Энэ мөнгийг бий болгох гээд гадаадын хөрөнгө оруулалтыг одоо байгалийн баялагта хөрөнгө оруулж ирсэн байдیں۔ Тэгэд энэний талаар одоо манай нэг Atlas нэвтрүүлэг дээр Las Vegas болох төгсөн Куб дугаараар ярьж исэн. Тийм ээ. Одоо аялал жуулчлал одоо орж иж байгаа юм уу та. Энэ аялал жуулчлагт чинь тэр олон 100 мянган за сая гэж хэлдэг юм уу хэд гэдэг мэдгүй. Гэхдээ тэр хүмүүс яг хуу ирэхлээрээ валют оруулж ирж байгаа байхгүй. Эний тэнцэг рүү тий валют ирж байгаа. Тэр ирж байгаа зардал мардал бүх юм авчираад одоо тэр доллар моллар гэдэг бүх юм авчираад тэр Кубд ингээд өгөөд үйлчлэгээ аваад буцаж байгаа штэ. Энэ өөрийнх нь бүр айгүй том амт хариу болчлаа тий. Тэгж байгаа. Тэгээд тэр хүмүүс чинь буцаал өөрсдийнхөө гэртээ очиалаа. Куб ч өстой гоё юм байл штэ гэж ярьж байгаа байхгүй. Одоо би ингээд бодож байгаасаа тий Куб руу очиж үзэхээсээ гээд байгаль нь л болж штэ. Тэрнээс миний зүгээр мэдхээр Кубд яг тэр нөгөө хідэн одоо 20 дугаар зуунд байсан одоо нэг бүтээгдэхүүн гэж тий. Тэдрийг бол одоо ингээд бид дамдаад харж л байсан байна. Ер нь бас нэг эмч гэдэг үлээ. Эмийн салбар гэдэг үлээ. Шүдний эмч гэдэг үлээ те. Тэр бэлтгэл, тийм сургууль мургуул айгүй сайн гэдэг одоо энэ социорнууд ч хоорондоо хүүхдүүдээ явал сурулж магадгүй байхад Кубд тэр талаар манайх их сурдаг байсан. Тэгдэг байсан. Одоо Кубын нэг том салбар нь юу байсан бэ гэвэл эрүүл мэндийн салбар. Тэнд маш их эмч, шүдний эмч, эмзүүч нарыг бэлтдэг байсан. Тэгэхээр вакцины үйлдвэр эдэртэй байдаг болсон учраас тэрийг дажгүй гаргадаг байсан ч одоо чихрийн нишингтэй харьцуулахад бол гүцэхгүй байгаа байхгүй. Бүх хүмүүс л одоо сахар хэрэгтэй байгаа гэдэг. Тийм учраас арай өргөн хэрэглээний байгаа гэсэн. Тэгэд Монголоос амар олон оюутнууд бол Кубд яг шүдний эмчээр төгсчихсэн билээ. Тийм бах. Бид нар чинь баг тэр 70 80 90-ад онд чинь нэг өнгөт арьс түн биш үү те. Тэр чинь баг Куб л гэдэг байсан шүү дээ. Нэрэл яа харахгүй одоо Монголоос те тэр хаавсан тэр Америкийн улсууд анхан гэж явсан тэр Америкийн улсуудад тогтоосон энэ ажиллагааных нь хүрээнд л тэр хүмүүс ирдэг байсан багт те. Тэгэл өнгөт арьс хүн харахлаар Куб гэл. Тэгээд Куб гэдэг нь ерөөсөө одоо тийм өнгөт арьс хүн юм байна гэдэг ойлгоцсон байх хэмжээний л байсан шүү дээ нэг хэсэг чинь өөр. Тэр их хэвээр мэдж байгаа. Тэрийг бол агад. Би чамаас арай эртний юм болох. За тэгээд энэ капиталист хэв маягийн өөрчлөлт шинжилтийг бол одоо Фидель Кастро нэг янзын социализмаас ухарсан биш гэж ирдэг байсан. Харин социализмыг сайжруулсан тий орчин үеийн социализм гэж өөртөө хүлээн зөвшөөрөлдөг байсан юм шиг байгаа. Тэгэд Кастро бол Америкийн империализм, колоничлын эсрэг тууштай тэнцсэн гэдэг өгүүлэмжээ насан туршдаа барьж авсан. Тэгэд Кубын иргэд одоо хүртэл нэг ярьдаг зүйл нь юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс бүтэн 50 жилийн турш эдийн засгаар боомлж багалзуурдан унахыг завдсан ч бид тэсэж үлдсэн гэж Кубийнхан одоо хүртэл ярьдаг байгаа байхгүй. Тэр нэг одоо угаасаа Фидель Кастро одоо шүтдэг гэдэг юм уу тэр хувьсгал байгуулсанд нь баярлдаг те тэр хүн байж иж өнөөдрийн Куб байгаа гэж ярьдаг хүмүүс бас байгаа л та. Тэгээ эднэрийн талаас бас нэг бодоод үзэх юм бол угаасаа л Америк хориг тавьсан байгаад байдаг. Ердөөсө бараа оруулах бараа гарахгүй байдаг учраас л нэг янзын Америкийн Кубыг ингээ багалзууртаад байгаа байхгүй. Тэрний эсрэг л одоо Фидель Кастро зогсчихлаа шүү дээ, тийм. Гэхдээ Фидель Кастро байхгүй байсан бол бас ямар өөр арга хэмжээ авах байсан бэ гэдгийг бид нар мэдэхгүй. Одоо бидэртээ хамгийн ойрхон жишээ тэр юм шүү дээ. Одоо бид нар нөгөө хятадын газар нутгийг мэдэн шүү дээ, тийм. Энэ хятад гэтэл хятадын газар нутгаас тэр одоо зүүн урд байгаад байгаа тэр одоо Тайван шүү дээ, тийм. Тайваны хойдолтой залгаа их газар дээр байгаа нь Хонконг шүү дээ, тийм. Хонконг гэдэг байгаа бүс нутгийг чинь бүр англичууд чинь 99 жилийн турш түрээсэлж авдаг байлаа, тийм. Тэгээд тэр Хонконгийн хөгжил, тэр Хонконгийн кино урлаг, Хонконгийн тэр соёл урлаг, эсвэл тэр хүмүүсийнх нь боловсролын төвшин гэдэг ч юм уу дэлхийд харьцаж байгаа харьцаа тэр зүйл үндсэн их газрынхаа хятадуудаас бүр хэд дахин илүү байгаа гэдэг, тийм. Тэгээ эн чинь бүр сүүлд 1999 онд яг нөгөө нэг шар ястууд нь тэнг гардаг штэ тэндээс гарахт нь бүр уйлаад гэрийн тусч тийм гэрийн тусад гэдэг штэ, тийм. Тэгтэл тэр бол тэр хэсгийнх нь хөгжил хятадын нөхцөлдөг штэ. Тэгсэнээсээ тэрний хөгжил нь их газрын хятадуудаас шал ондоо гэдэг штэ. Тийм штэ. Одоо ч хүртэл одоо Хонконгийн иргэд чинь өөрсдөө бас их хятад гэж бол ярьдаггүй, яг Хонконг л гэж ярьдаг. Гэхдээ одоо хятадын засгийн газар нь бас эсрүүцдэг. Тиймэрхүү юм их болдог. За 2000 он гарахад бол Фидель Кастро 80 төгсөн Кубын төрийн эрхийг барьсан хэвээр л байлаа. Тэгтэл 2006 оны 7 дугаар сарын 31-нд Фидель Кастро хэний ч саанд ороогүй нэг мэдэгдэл хийжсэн. Энэ мэдэгдлээрээ юу гэж зарлажсэн бэ гэвэл
төрийн зөвлөлийн ерөнхийлөгч, хувьсгал зэвсэг түвшний ерөнхий командлагч үүргээ өөрийн дүү Раул Кастрогоор төр төлөөлүүлэн гүйцэтгэх болсон. Эзний хүнд өвчин тусаж мэс цасалд орох шаардлагатай болсон тухайга үндсийн телевизээр зарлажлаа. Одоо тэр үзэл санааг нь цааш нь өргөжлүүлэх ганцхан хүн бол төрсөн дүү гэж харж байна тийм. Төрсөн дүү. Дүүн нь одоо баг нэг 70 хавцаа байсан. Энэ одоо мэдээллийг зургатаар үзэж байгаа хүмүүс чинь хамгийн цаанад нь юу төрөнд орж ирж байна гэхээр за манай ерөнхийлөгч удахгүй нас орхон дээ гэж бодож байгаа байхгүй юу. Угаасаа 80 давцсан хүн. Тэгээд энэ мэдээллийг гаргасны дараа баг жил хагас энэ Фидель Кастро харагдаагүй. Тэгээд одоо хүмүүс нь ингээд сэтгэл санаагаа бэлдэж эхэлж байгаа байхгүй. За манай Куби ерөнхийлөгч нас барахнаа гээл те сэтгэл нь жоохон чангарч эхэлж байгаа. Тэгэд 2008 оны 2 дугаар сарын ассамблегаар Фидель Кастро цаашид ерөнхийлөгч албан тушаалыг хаших боломжгүй болсон. Тэгээ албан ёсоор төрийн тавцангаас зодог тайлж байгаагаа олон нийтэд зарлалаа. Тэгээд 49 жил үдирдсэн Фидель Кастро ерөнхийлөгчийн судлаас буусан юм аа. 49 жил. Тэгээд хагас цууны дарлал гэж нэрлэж байгаа байхгүй. Тийм байна. Яа харахгүй гэх юм те. Тэгээд удалгүй үндэсний ассамбле Фидель Кастрогийн дүү Раул Кастрог шинэ ерөнхийлөгчээр зарлаж байгаа. Энэ үед Раул Кастро нэг даал гарсан бас нэг хөшөө өвөө байсан. Раул Кастро хасаа илүү прагматик гэдгээрээ танигдсан. Тэгээд нийгэм эдийн засгийн хэд хэдэн либерал шинжилгээг хийж байгаа. Үнэн хэрэгтэй бол яг өөрөө шийдвэр гаргадаг биш. Дандаа бүх юма ахтайгаа зөвлөдөг. Тэгээ ах нь үгүй гэж хэлэх юм бол тэрэн дээр ердөө хөдөлгөв байгаад байдаг байсан. Кастро одоо засгийн татсангаас буусан хойноч одоо нийгэмд маш их нөлөө ихтэй байдаг байсан. Сонин хэвлэлд тэр нэг Фиделийн бодлууд гэдэг тусгай болонтой байдаг байсан. Энэ болон дээр за манай улсад одоо ийм болж байна. Улсад ийм асуудал болж байна. Эдийн засаг ийм байна. Гадаад ийм болж байна. Одоо уур амьсгал ийм байна гэд дандаа өөрийнхөө талаар мэдээлэл тавьдаг байсан байгаа. Одоо 2025 онд байсан бол баг подкаст хийхээс байгаа байхгүй юу. Гэтэ энэ ч одоо нэг хэвлэлийн эрхчлөө байхгүй учраас зөвхөн тэр хүн юу гэж хэлж байна те. Одоо Америкийг Фидель Кастрогийн үгээр ард түмэн нь ойлгож байгаа л гэсэн үг юм биш үү? Тэгж байгаа. За тэгээ 2016 оны 11-р сарын 25-нд Раул Кастро үндсийн телевизээр Кубын хувьсгалын ерөнхий командлагч Фидель Кастро нас барлаа гэж зарласан. За тэгээд 11-р сарын 25 гэдэг нь яг 60 жилийн өмнө Фидель Кастро Мексикээс Куб руу хөдөлсөн өдөр нь байдیں۔ Оо нөгөө нэг замдаа 3 хоног сатчихсан. Тий. Хувьсгал хийх гэж ирж байсан. Хувьсгал хийх гэж эхний өдөр нь байгаа байхгүй юу. Тэрнийхээ 60 жилийн дараа нас барчихсан. За тэгээд нас барсныхаа дараа нас барахаас өмнө юу гэж хэлжсэн бэ гэвэл миний хойноос ямар нэгэн хөшөө битгий босгоорой. Шүтэн бишрэгчдийг бүлэгч битгий байгуулаарай гэж хэлжсэн. Тэгээд Фидель Кастрогийн чандрыг Кубын улсыг байгуулсан Хосе Мартинегийн дэргэд орчуулсан байдаг. За тэгээд Фидель Кастро гэдэг хүн бол манай цус 50 дарангуулагч ярьж исэн хамгийн нэг сонирхолтой нэг харч биш, цагаанч биш хүмүүсийн нэг байгаад байгаа. Тий. Маш их олон юмдыг хийжсэн үтсэн хүн учраас манай үзэгчид бас өөрсдөө нэг жоохон ном уншноо, интернетээр хайнаа, өөрсдийнхөө олсон юмнуудыг бас бид нартай хуваалцаарай. Тэгээд Фидель Кастро чи нөгөө анх хэлтгэлээ тавьж байхдаа түүх намайг цагаатгана гэж хэлжсэн шүү дээ. Яг энийг нь бодоод үзэхээр түүх ямар ч хүнийг ингэж цагаатгадаг. Яаж үлдээдэг вэ гэхээр нэг янз саарал хүнэл болгож үлдээж байгаа байхгүй юу? Харж биш цагаанч. Түүх саарал болгож үлдээсэн байгаа. Би хэрвээ цагаан талаас нь ярих юм бол цагаан, хар талаас нь ярих юм бол хар. Тий. За ойлгомжтой. За болцсон уу? За болцсон. Монголчуудын бас нэг юм ичнээ танил ер нь бол Куб улсын талаар бас сайн ч бас мэддэггүй байсан юм байна. Фидель Кастро ч яг яаж гарч ирсэн хүн юм. Тэгээд үнэхээр хагас зууны дарлал гэхээр би ч бас ойлгохгүй л байсан л та. Тэгээд энэ нэвтрүүлгийг яг бүтэн сонсоод дуусны дараа нэрэ хагас зууны гэдэг нь ямар учиртай вэ? Дарлал гэж байгаа нь яг ямар учиртай вэ? Яг ямар зүйлсүүдийг хийсэн болоод энэ хүн тэндээ бурхан юм шиг нөгөө талдаа чөтгөрч юм шиг байгаад идэм бэ гэдэг. Одоо Америкийн талаас чөтгөр одоо Кубын зарим иргэдийн талаас бол бурхан байгаа байхгүй юу? Гэхдээ тий харахасаар шалтгаалтай л та. За ингээд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын ивент тэтгчээр энгийн бөгөөд төгс Хадалабо арьс чигшүүлэгт суврал хамтран ажилласан. За ингээд нэвтрүүлгийн маань бэлтгэн хүргэсэн онондоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.